Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар үзүүлж байна. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар хүнсний аюулгүй байдал цахим сургалт. За сайн бацгаана уу, энэ өдөр ямар болон гэлтгий. Өнөөдөр миний зах хичээл бол хүнсний аюулгүй байдал ба хоол хүнсний үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадал, үйл хөдлөлийн зохистой дадал, олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрхэн нэвтрүүлэх талаар та бүхэндээ танилцуулнаа. Ерөнхийдөө хүнсний аюулгүй байдал гэдэг ойлголтыг нэлээд өргөн хүрээнд энэ хичээлээр бид нэр танилцуулна. За тэгээд миний хичээлийн гол агуулга бол хүнс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол Улсын засгийн газрын дунд болон урт хугацааны бодлого, эрх зүйн орчин ямар байгаа юм. За хүнсний аюулгүй байдлын ерөнхий ойлголт. Жишээ нь хүнсний аюулгүй байдал гэж юуг хэлэх юм бэ? Ерөнхийдөө тэгээд хүнсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ? Жишээ нь хоол үйлдвэр үйлчлэгийн салбарын жишээн дээр авч үзнэ. Дөрөвдүгээр агуулгын дөрөвдүгээрт нь бол эрүүл ахуйн зохистой дадал, үйлдвэрлэлийн зохистой дадал гэж юг хэлээд байгаа юм. Хасав төлөвлөгөө буюу хоол хүнс үйлдвэрлэлд хасав төлөвлөгөө хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн ийм агуулгаар явна. За Монгол Улсын засгийн газраас хүнсний алсын хараа 20-50 урт хугацааны бодлогын баримт бичиг, дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулад бид нар Монгол Улсын засгийн газрын 20-24 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг бол бид нар хэрэгжүүлээ явж байгаа, та бүхэн мэдж байгаа. За тэгвэл энэ урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод яг хүнсний аюулгүй байдлын чиглэлээр, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр юу гэж тусгасан байсан байгаа вэ гэдгийг та бүхэн мэдж байгаа хаа. Жишээ нь хүнсний боловсруулах үйлдвэрлэл, аюулын дүр шинжилгээ, экстенцийн хяналтын тогтолцоо, хүнсний аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцоо, хяналтын тогтолцоо стандартыг нэвтрүүлэх нэлээд өргөн хүрээнд энийг авч үзсэн байна. За мөн энэ хүнс хоол үйлдвэрлэлийн чиглэлийн салбарын стандартуудыг олон улсын бүс нутаг, гадаад орны дэвшилт стандарт хүргэх энэ стандартуудыг бий болгож хэвшүүлэх энэ бодлогыг хэрэгжүүлнэ гэж байгаа. Гуравдугаар гол зорилт бол эрүүл хүнс, эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ийм ашиг байгаа. Өшөө баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, аргаар хүнсний үйлдвэрлэл, за зохицуулах үйлчлэгээтэй хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн нэлээд олон хүнс хөдөөж хүн чиглэлээр бол олон үйл ажиллагаа арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. За тэгвэл энэ бодлого байхаас гадна хүнсний аюулгүй байдлаар эрх зүйн орчин ямар байгаа юм бэ? Жишээ нь Монгол Улсын үндэсний аюулгүй үйлдэл баримтал байна, үндсэн хууль байна, хүнсний тухай хууль байна, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хууль байна, тариалангийн тухай хууль, уран бүтээх хамгааллын тухай, мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гэх мэтлэнгээр энэ олон хууль тогтоомжуудад бол яг хүнсний аюулгүй байдлыг яаж хэрхэн хангаж хэрэгжүүлэх вэ? За тэгээд төрөөс хүнс хөдөөжмөлөөр баримтлах бодлого байна. Олон үндэсний хөтөлбөрүүд дээр бол энэ хүнсний аюулгүй байдлыг яаж хэрэгжүүлж, яаж хүн амд эрүүл аюулгүй зохистой хоол ижил, шимт ижилтэй хүнсээ хангах вэ гэдэг энэ заалтууд бол эдгээр хууль эрх зүйн орчин нэлээд тодорхой тусгагдсан байна. Энэ хичээлийн 2 дугаар сэдэв бол хүнсний аюулгүй байдлын ерөнхий ойлголт. За тэгвэл хүнсний аюулгүй байдал гэдэг маань гол 3 хүчин зүйлээс бүрддэг, та бүхэн мэдж байгаа. Хүнс хангамж, хүнсний хангамж, хүртээмжтэй байх, хүнсний бодит хэрэглээ ямар байгаа. За хүнсний шимт хичээлийн байдал байгаа. Хүнсний эрүүл ахуй чанар аюулгүй байдал гэсэн 3 гол бүрэлдэхүүн хэсэг маань хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлж идэг, та бүхэн мэдж байгаа. Энэ 3 хүнсний аюулгүй байдал дотроо хүнсний хангамж, хүртээмж, эрүүл ахуй аюулгүй байдал, чанар аюулгүй, шимт хичээллэг байдал, энэ 3 нөхцөл маань бүрдэж хүнсний аюулгүй байдал бүрдэж байна гэсэн гол утгыг агуулж идэг. Бид нар хүнсний хангамж, хүртээмж хэрэглээг бол та бүхэнд танилцуулъя. Та бүхэн мэдж байгаа. Хүнсний хангамж ямар байгаа юм бэ? Улсын түвшинд ямар байгаа? Бүрхийн түвшинд ямар байгаа? Тэгвэл хүнсний илчлэг шимт хичээл нь ямар байгаа? Хүнсний эрүүл ахуй аюулгүй байдал ямар байгаа гэдгийг бол хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал байгаа.
үндэсний статистикийн хорооны дараагийн 2015 оны 1-р сард батлагдсан тушаал байгаа. Энэ тушаалын хавсралтанд бол хөлсний хангамж хүртээмжийг яаж тооцох юм бэ? Улсын түвшинд өрх хувь хүнийхээ түвшинд одоо үнэхээр хөлсөөр хангах чадж гэнэ үгүй юу те гэх мэтлэг. За тэгвэл илчлэг шимт хижээл нь ямар байгаа юм те? Хөлс чи өөрөө одоо хүний илчлэгийг хангах шимт хижээлтэй байх ёстой. За тэгвэл эрүүл ахуй аюулгүй байдлын үзүүлэлт дээр юу хамруулж авч үздэг вэ гэдэг. Энэ дээр бол та бүхэн бас сонирхож үзээрэй. Нэлээд дэлгэрэнгүй тооцох аргачлал байгаа. За 2017 онд Монгол улсын хүн амын жисэн дундч хүний одоо илчлэг нь ямар байх ёстой нэм зөвлөмж хэмжээг бол гаргасан байгаа. Энэ зөвлөмж хэмжээг одоо баримтлаад жисэн дундч хүн одоо хоногт хэдэн грамм мах одоо юу тос махан бүтээгдэхүүн сүнс бүтээгдэхүүн за тэгээд гурал гурилан бүтээгдэхүүн төмс сүнсийн ногоо хэдэн грамм авах ёстой юм бэ гэдэг юм зөвлөмж хэмжээнээр үндэслээд одоо шимт хичээлийн тооцох хөлсөг бүтээгдэхүүний тооцох юм байгаа. Жишээ нь энэ та бүхэн харж байгаа. Жишээ нь одоо жисэн дундаж хүний зөвлөмж хэмжээгээр бол хөлсөг бүтээгдэхүүн жишг хэмжээ бол хоногт хүн малын махыг одоо 120 г тий загсны махыг 30 г шууны махыг 40 г за сүү бол 160 г цагаан айдад бол 180 г гэх хэмжлэнгээр гол нэрийн хөлсний бүтээгдэхүүний 16 нэр төлөв хөлсний бүтээгдэхүүний зөвлөмж хэмжээг бол энэ зөвлөмж хэмжээнээс бага байх ёсгүй яг энэ хэмжээг бол баримтлана гэсэн юм одоо 2017 онд баталсан байгаа. За тэгвэл хүнсний хангамж одоо ямар байгаа юм бэ? Яг энэ зөвлөмж хэмжээ энэ одоо жисэн дундаж хүнийхээ хоногт хэрэглэх хэмжээгээрээ тооцоод үзэхээр Монгол улсын хүнсний хангамж ямар байгаа юм бэ гэд бас тооцож үздэг. Энэ статистикийн одоо тооцооны аргаар. За тэгвэл гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн бол манайх бол Монгол улс хүн амынхаа гол нэрийн хүнсний хэрэглээ хангамж бол сүүн бүтээгдэхүүн дээр бол 5 дахин сахар чигшин зүйл бол 5 дахин малын мах 3 дахин гурал бол 2 дахин их байдаг хангадаг юм байна гэсэн юм үзүүлэлт байгаа. Энэ хангамж дээр бол экспорт, импорт одоо юу гэдгийг дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүх олон юм тооцож үзчихэж энэ тоо баримт гаргасан байгаа. За тэгвэл буурцэг ургамал буурцэг дурмал бол Монгол улсад ургадаг. Буурцэг дурмал цэцгийн тас загас шууны мөтний хангамж бол одоо бас ерөөсөө яг зохистой зөвлөмж хэмжээндээ бол хөрөхгүй хүн амын хэрэглээ бол айгүй бага байдаг. Та бүхэн мэдж байгаа. За тэгвэл гол нэрийн хөлсний бүтээгдэхүүний хангамж одоо ямар байгаа юм бэ? Гол нэр импортын хамаарлал бол 50%. Дэх нь бол бид нар 10 жилийн өмнө бол импортын хөлсний бүтээгдэхүүн бид нар 70% хамааралтай байна гэж ярьдаг байсан бол одоо энэ хамаарлал буурсан байна. 50% хамаарч байна. За үүнээс бол мэдээж та бүхэн мэдж байгаа Монгол улсад тэр болгон ургаад байдгүй төрөл бүрийн будаа байна. Буурцт юм бол сахар чихрийн зүйл тосны ургамал гэх мэтлэн импортын хамааралтай 100% хамааралтай бүтээгдэхүүн байгаа. Та бүхэн слайдаас үзэж байгаа. За тэгвэл гол хөлсний бүтээгдэхүүний гол нэрийн хөлсний бүтээгдэхүүний бодит хэрэглээ ямар байгаа юм? Жишээ нь сүс хүн бүтээгдэхүүн мах мэдээж та бүхэн ойлгомжтой. Сүс хүн бүтээгдэхүүн мах гурал болвол яг зохимжтой саяын тэр нөгөө зөвлөмж хэмжээ хоногт авах хүний зөвлөмж хэмжээнээс тооцоод үзэхэд бол 2 дахин их байгаа. Сахарын чихрийн зүйл бол 5 дахин хэрэглээтэй байна гэсэн юм байгаа. За тэгээд жимсгүй буурц дурмал хөлсний ногооны хэрэглээ бол 1.5-аас 3 дахин бага байна гэсэн юм байгаа. Тэгэхээр бодит хэрэглээ энэ бутмаг энэ жимс хөлсний ногоо буурц дурмалын зохисгүй энэ хэрэглэнээс болоод одоо шимт хичээл маань тэр бүр нөгөө хүн ам маань зөвлөмж хэмжээндээ хүрэх юм шимт хичээл ичлэг уурга нүүрсэс уухтас амьд юм эрдэс байцаа авч чадахгүй хүрээд байгаа ийм буюу байгаа. За тэгвэл шимт хичээлийн байдал ямар байгаа юм бэ? Жишээ нь хүнсний аюулгүй байдлын хамгийн бас нэг гол бидний авч үзэх гол юм бол шимт хичээлийн байдал байгаа. Жишээ нь хүн хоногт одоо энэ хөдөлгөөн илч зарцуулалтыг нөхөх ийм шимт хичээллэг хүнсийг бол авчих ёстой. Тэгвэл
Энэ шимт хичээлийн үзүүлэлтийг үнэхээр одоо авч чадж гин үү? Нүрс ус, үндсэн шимт хичээл үзүүлэлт, амин дэм эрдэс ус, спец одоо хүн хоног тэрглэх хэмжээгэндээ авч чадж гин үгүй юу гэдгийг бас тооцооны аргаар бид нар үзнэ. Чинь одоо хүнсний хэрэглэн дээр суурлаад одоо тэр хүнсний хэрэглэн дээр агуулгаж байгаа нүрс ус, өөх тос, амин дэм эрдэс спец тооцоохоос гадна судалгаа одоо судалгааны дүнгээр бас судалгаа шинжилгээний дүнгээр бас гаргаж энэ үзүүлэлтийг үздэг байгаа. За жишээ нь бол хүн амын хоолт хичээлийн үндэсний судалгаа байгаа. Үндэсний 1 2 3 4 5 дугаар судалгаагаар бид нар тооцож үзсэн байгаа. Жишээ нь хүн 5 хүртэлх үндэсний хоолт хичээлийн шимт хичээлийн дутагдал ямар байгаа юм. За жишээ нь 5 дугаар судалгаа хүн амын хоолт хичээлийн үндэсний 5 дугаар судалгаа эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бол 2017 онд одоо судалгааг явуулсан байгаа. Энэ судалгааны дүнгээр бол одоо яг энэ хүн амын зохистой хэрэглээ шимт хичээлийн үзүүлэлт маань ямар байгаа юм бэ гэдэг энэ дэр бол голчлон А, Д витамин төмрийн дутал ямар байгаа юм. За йодын дутал ямар байгаа гэдэг цус үүнээсээ улбалаад цус багталтай байна ямар байгаа нь, төмөр дутал ямар байгаа, төмөр дутлын цус багтал ямар байгаа гэх мэтлэн гол ийм шалгуур үзүүлэлтийг бол энэ судалгаагаар бол илрүүлсэн байгаа. Жишээ нь бол хүн амын хүсийн нэр төрөлцсөн учраас Д амин дэм, А амин дэмийн дутал бол өндөр байгааг энэ судалгааны дүнгээр бол илрүүлсэн байгаа. Та харж байгаа энэ дэр жишээ нь бол 2010 онд бол үндэсний хоолт хичээлийн 4 дугаар судалгаа хийсэн байгаа. 4 дугаар судалгаагаар Д амин дэмийн дутал бол 40% байсан бол 5 дугаар судалгаагаар бол 60% болж өссөн байгаа. За тэгээд А амин дэмийн дутал бас арай багассан ч гэсэн А амин дэмийн нөөц дутал бол ихссэн байгаа. За Д амин дэмийн нөөц дутлыг бол мэдээж та бүхэн насныхны ялгаагаар ингээ харж үзэж болно. За тэгвэл Д амин дэм бол ялангуяа жирсэн эмэгтэй хүүхэд 6 хүртэлх насны хүүхдүүд ер нь бол насны бүлгээс хамаарат хүйсийн ялгаанаас үл хамаарч бол Д амин дэмийн дутал өндөр байгааг та бүхэн харж байгаа юм графикаас харж байгаа. Тэгээ энэ Д амин дэмийн судалгааг бол Германд одоо бүр 10,000 хүний цусны элцийг Германы лабораторид авч шинжилүүлж Д амин дэмийн дутал ямар байгааг шинжилсэн байгаа. Энэгээр том давуу талтай болсон ийм том судалгаа байгаа. Тэгэхээр бид нэр хүн амын одоо дундах хүнсний хангамж хэдийгээр хангалттай байгаа ч гэсэн шимт хичээлийн одоо байдал маань тийм ч бас хангалттай биш байгааг та бүхэн харж байгаа. Тэгэхээр бол хүнсний аюулгүй байдлын гол бас нэг чухал хэсэг бол ер нь шимт хичээл байдаг юм байна. Хүн бол шимтээ хичээлэг ийм хүнсээр хангагдах ёстой. Гэтэл бол саяын югаар бол харахад Д амин дэм, А амин дэм дутал өндөр байна. Тэгээд цааш бол цайрын дутал байна, төмрийн дутал байна. Гэх мэтлэнгээр одоо ийм байгаа. За тэгвэл Д амин дэмийн дутал бол хот хөдөөгөр ингээ ялгаагүй бас айгүй өндөр байгаад байгаа. Та бүхэн мэдж байгаа Д амин дэмийг ч одоо та бүхэн ямар хүнсний бүтээгдэхүүнээс авдаг гэж бодож байна. Мэдээж хүнснээс авдаг л да. Гэхдээ Д амин дэмийн агуулмж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн бол загсны мах байгаа тий, загсны тос байгаа. Тэр болгон одоо Монгол улсад бол Д амин дэм. За төрөл биеийн нохоо маханд бас тодорхой хэмжээгээр байгаа ч гэсэн яг хангалттай хамгийн өндөр хэмжээ, тун хэмжээгээр агуулдаг нь бол загсны мах байгаа. Тэгээд загсны тос байдаг. Тийм учраас Д амин дэм бол хүүхдтэй байнга хэрэглэжээ. Өөрснөө ч гэсэн Д амин дэм бид нар бол байнгын Д амин дэм дуталд орж идэг юм байна. Тэгээд энэ нарны энергиээс авдаг ч гэсэн яг нөгөө нарны энерги авдаг бол улиралт нь бол яг 6 сарын дунд болон сүүлийн үе яг нүцгэн явж иж л одоо Д амин дэм хангалттай авдаг. Тийм ч учраас хүмүүс нөгөө гадаадынхан бол одоо наран шалган газар нүцгэн явж явахаа илүүд үздэг байх нь гэдэг. Тэгэхээр нөгөө Д амин дэм бол яг нөгөө тосон тусдаг амин дэм учраас одоо бусад нөгөө талаараа зөөвөрлөгч одоо Д амин дэм гэж байгаа. Тэгэхээр нөгөө цуснд орсон хэрэгцээтэй амин дэм эрдэсвийн бодисыг бол Д амин дэм хэрэгцээтэй газар нь зөөвөрлж идэг. Тийм учраас Д амин дэм дутлахаар бусад нөгөө одоо
хэрэгтэй хүнд хэрэгтэй тэр бичил дижил амьд юм эрдэс байсан нь бол зөөвөрлөгдөхгүй тэгээд одоо хэрэгцээтэй газар очихгүй тэгээд бусад одоо амьд юм эрдэс байсан дутагдах ийм эрсдэлтэй байдаг юм аа. Тэгэхээр гол юм бол дээмд юм байгаа. Тийм учраас дээмд юмыг бол хангалттай хэмжээгээр хэрэглэх ёстой гэсэн юм гол концепц байдаг. Хэдийгээр хүнс ингээд хүнсээ хэрэглээд байгаа ч гэсэн те яг ингээд нөгөө зохистой хэмжээгээр хэрэглэхгүй байгаа хатаа. Тэгэхээр нөгөө амьд юм эрдэс байцын дотолд ороод тэгээд энэ амьд юмны эрдэс байцын дотолд орохороо янз бүрийн өвчин их үсэг болоод байгаа юм аа. Халдварын өвчин, хавдрын өвчин бий болоод байгаа гэдгийг бол маш сайн ойлгох ёстой. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо нэг хэсэг байгаа гэдгийг сайн ойлгох ёстой. За тэгвэл бас нэг хүнсний аюулгүйдлийн бас нэг чухал нэг хэсэг бол хүнсний эрүүл ахуй чанар аюулгүй байдал. За би бол хүнсний эрүүл ахуй чанар аюулгүй байдалтай нэлээ одоо тогтож ярих гэж бодож байгаа. За чинь одоо энэ хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлын гол шалгуур үзүүлэлтүүд бол одоо юу гэдгийг бэ гэхээр хүнсний бүтээгдэхүүн бохирдлын түвшин. Шинэ хүнсний бүтээгдэхүүн ямар юунаас болоод бохирдоод байдгийг тий яагаад тэр хүнсний бүтээгдэхүүний заавал аюулгүй байдлыг заавал хянах шалгалт хий, заавал одоо юу гэдгийг одоо хадгалалт тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруул, хүнсний бүтээгдэхүүний тохирлын жишээ стандартын шаардлагыг хангуул гэдэг нь учир нь юунд байгаад гэдэг юм дээр дараагийн слайдууд дээр бол дэлгэнгүй одоо та бүхэн танилцуулна. За тэгээд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын гол шалгуур үзүүлэлтүүд бол аюул олон маш олон юмнууд одоо үзүүлэлтийг авч үздэг байгаа. Та бүхэн одоо энэ слайдн дээр харж байгаа. Жишээ нь одоо юу гэдгийг баталгаа дундны усаар хангагдж байгаа хүн амын тоо ямар байгаа, хоол хүнсээр дамжих өвчний одоо гаралт ямар байгаа, өвчсөн хүний тоо нь хэдийн, эмчлүүлсэн хүний тоо хэдийн, хоол хүнсний шалтгаалсан өвчнөр одоо өвчсөн хүмүүсийн одоо өвдөд нас барсан хүмүүсийн тоо хэдийн, импортын хүнсний бүтээгдэхүүн этгэмжлэгдсэн лабораторийн тоо гэх мэтлэн маш олон шалгуур үзүүлэлтийг багтааж энэ хүнсний аюулгүйдлийн одоо энэ статистик үзүүлэлтийг гаргадаг байгаа. За тэгвэл хүнсний аюулгүйдлийн одоо бид нар түрүүн ярьлаа л да хүнсний бүтээгдэхүүний бохирдлын түвшин ямар байгаа гэдэг дээр бол мэдээ дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Та бүхэн яагаад гэвэл хүнсний бүтээгдэхүүний гол та бүхэн одоо чанар шаардлага хангасан махыг бэлтгэж байгаа. Мах бэлтгэлийг одоо үйлдвэрийн аргаар боловсруулж бэлтгэх эсвэл одоо юу гэдгийг янз бүрийн шаардлага та бүхэнд одоо аймаг суман дээр бол тавигддаг байгаа. Тэгвэл энэ яагаад одоо заавал ингээд одоо үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махыг бэлтгээд байгаа юм бэ? Яагаад бойг одоо ингэж хий? Заавал тэгвэл яагаад чанарын шаардлага хангасан хоол хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн хүүхдэд өгөөч гэдэг чинь ямар учиртай юм бэ гэдгийг бол та бүхэн дараагийн слайдээр үзүүлье. За тэгвэл бид нар одоо хүнсний бүтээгдэхүүний бохирдлын түвшин, бохирдуулагч, аюул бохирдолт гэдгийг ярихын өмнө бол дараах нэр томьёог бол та бүхэнд бас одоо нэлээд дэлгэрэнгүй байдлаар авч үзэх зүйтэй хаа. Чин хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулагч гэдэг маань юу гэсэн үг юм бэ? Яг хүнсний тухай хуулийн дээр бол хүнсний түүхий бүтээгдэхүүнд өөрт нь агуулгаддаг гэж байгаа. Агуулгаддаг. Эсвэл хүнсний сүлжээний үйл ажиллагааны явцад эсвэл одоо түүнд ашиглаж байгаа, хэрэглэж байгаа ямар нэгэн эд зүйлсээс бохирдлоос болсон физик, хими, биологийн хүчин зүйлийг хэлж байгаа. Жишээ нь одоо хүнсний түүхий бүтээгдэхүүн чинь цагаан будаа урилгандтэй тодорхой хэмжээний хар тугалаг цайр тий юу гэдгийг байх ёстой. Тодорхой стандарт хэмжээнд байх ёстой. Гэтэл тэр нь бол тий агуулгадж байгаа. За эсвэл одоо юу гэдгийг хүнсний сүлжээний тээвэрлэх, боловсруулах үйл ажиллагааны явцад ч юм уу цагаан будааг одоо хайлсаа цайвар одоо хатах явцдаа ч юм уу тий эсвэл одоо юу гэдэг тариалтын явцдаа ч юм уу энэ зөвшөөрөлт хэмжээнээс хэтэрсэн хар тугалаг цагаан тугалаг гэдэг юм уу тий байх юм бол энэ маань өөрөө бохирдлыг үсгэж байгаа гэсэн үг байхгүй юу. За жишээ нь бохирдол гэдэг маань хоол хүнсний бүтээгдэхүүн дэх энэ эдгээр одоо хим, физик, биологийн одоо хүчин зүйл нь зөвшөөрөлт хэмжээнээс хэтэрх юм бол бохирдуулагч гэж байгаа. Бохирдуулагч болно. Энэ эргээд хүний эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар сөрөглөө үзүүлэх юм бол энийг аюул гэж үзнэ гэж байгаа. Тэгэхээр бол
чинь бохирдуулагчд бол ямар төрөл байдаг юм бэ гэхээр хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулагч бол 3 төрөл байгаа. Чинь биологийн, физикийн, химийн. За биологийн төрөл ямар одоо юг авч үзэх вэ? Хамруулж авч үзэх вэ гэвэл төрөл бүрийн өвчин үүсгэдэг ням бактери вэ. За одоо бидний ирээд байгаа нөө шимэгч одоо вирусууд байна. Бас шимэгч паразитууд байна. За физикийн бохирдуулагч гэх юм бол одоо яг хүний нүдэнд харагддаг одоо төмөр чулуу одоо жишээ нь юу гэдгийг хоолнд одоо ус явж байгаа юм бол энэ физикийн бохирдуулагч. Жишээ нь талхан дотор одоо юу гэдгийг бид нар ингээд талах гэж байхад бол төмөр чулуу ороод байх юм бол энийг бол физикийн бохирдуулагч юм. Эдгээр нь хүний нүдэнд харагдаж байгаа. А биологийн бохирдуулагч гэдэг нь маань өөрөө хүний нүдэнд харагддаггүй. Ягаад гэвэл микробиологийн одоо орчин зөвхөн микроскопоор харагддаг тийм дуран аваагаар харагддаг. Та бүхэн одоо жишээ нь одоо энэ сая коронавирусын талаар бол нэлээд дэлгэрэнгүй нэлээд ойлголттой. Яг тэр шиг зөвхөн нүдэнд микроскоп агаар одоо байж байгаа. Гэхдээ тэрийг илрүүлэх боломжгүй. Энгийнээр харж болохгүй микроскопын дуран жижигхэн бичил дуран аваагаар харж болно. Эднэрийг бол биологийн бохирдуулагч гэдэг. За химийн бохирдуулагч гэдэг химийн бодисууд янз бүрийн төрөл бүрийн химийн бодисууд байна. За одоо сүүлийн үед бол хүнсний бүтээгдэхүүнээс харшлах энэ харшлын бохирдуулагчийг бас нэлээ өргөн хүрээнд авч үзэж байгаа. Европын холбооны улс орн, дэлхийн улс орнууд бол энэ харшлыг бол нэлээ одоо анхаарч авч үзэж байгаа. За тэгвэл түрүүн би хэлсэн тэр биологийн бохирдуулагч маань ямар одоо төрөл зүйлийн байдгийм бэ гэдгийг бол бас дараах слайд дээр дэлгэрэнгүй үзүүлээ. Жишээ нь микробиологийн бохирдуулагч буюу биологийн бохирдуулагчд бол ням байгаа. Ням бактери байгаа. За ням бактери нь бол 2 янз байдаг. Одоо хүнсийг бохирдуулдаг ням бактери нөгөө талаар нь ашигтай бактериуд байгаа. Жишээ нь хүнсийг бохирдуулдаг ням бактери бол хоол хүнсээр дамжих өвчнийг үүсгэдэг. Жишээ нь одоо юу гэдэг нь суулгалт өвчнийг үүсгэдэг, хоолны орлого үүсгэдэг ч гэдэг юм уу те. За тэгвэл ашигтай бактериуд байгаа. Жишээ нь талхны хөрөнгө байна, пиавны хөрөнгө байна, Saccharomyces cerevisiae. За тарга бяцлаг үйлдвэрлэдэг сүүгчлийн бактериуд байна. Монгол тарганы зэрлэг Bulgaricus delphrococcus гэх. За хоол босруулах үйл ажиллагаа дэмжих pipetta бактериуд байна. Гэх мэтлэн байна. Энэ зэргүүдээр бол та бүхэн нэлээ чинь гидсийн бэлгийн саханцаа бол тодорхой хэмжээнд хүний гидсийн микрофлорт бол гидсийн хоол босруулахын тогтолцооны гидсийн микрофлорт байх ёстой. Гэхдээ хэрвээ зөх хэмжээнээс илэрх юм бол одоо тэр бол өвчин үүсгэнэ гэдэг гол юм байна. За тэгвэл хоол хүнсээр дамжих өвчин үүсгдэг ийм олон төрлийн юм байдаг байхын та бүхэн харж байгаа. Brucellозин юм байна тий. Staphylococcus, Campylobacter, за Listeria, Shigella гэх мэтлэн ийм олон төрөл зүйлийн нянгууд бол хоол хүнсээр дамжих өвчнийг үүсгдэг байх нэ. За эдгээр нь цөмөр хүнсний бүтээгдэхүүн өөрт нь тодорхой хэмжээгээр агуулгаддаг. Тэр зарим нь бүр байх ёсгүй юм нянгууд байдаг л да. За жишээ нь Salmonella, Campylobacter, Listeria, Staphylococcus дараах энэ эдгээр нянгууд бол дандаа хоол хүнсээр дамжиж одоо өвчин үүсгдэг юм нянгууд байгаа. За тэгвэл Salmonella-ийн нэлээд бас өргөн хүрээнд ярих гэж бодож байна. Та бүхэн мэдж байгаа Salmonella бол ялангуяа малын гаралтай хүнсний түүхийг бүтээгдэхүүнд одоо тодорхой хэмжээнд зөв технологи гормоор одоо босруулах, ачиж тээвэрлэх хүнсний бүтээгдэхүүнийг явцдаа бол Salmonella-ийн нянгаар бохирдох эрсдэл өндөртэй байдаг. Жишээ нь хамгийн өргөн тархсан Salmonella typhimurium бол хүнсний бүтээгдэхүүн нэлээ өргөн одоо байж байгаа. Жишээ нь энэ бол саханцар зөвхөн микроскопоор харахад ийм саханцар хэмбэрийн хөдөлгөөнтэй спор. Эдгээр нь дандаа нөгөө амьд яагаад биологийн гэдэг маань өөрөө одоо амьд бичиж битэн байхгүй юу? Яг хүн шиг хоолдог, амьсгалдаг, үрждэг юм байгаа. Тэгэхээр Salmonella юм бол саханцар хөдөлгөөнтэй споросдгоо дасгалгааны хэмд бол 80 хоног, малын буцад 90 хоног гэх мэтлэнгээр ер нь бол та бүхэн мэдж байгаа ням бичил битнийг бол одоо
зарим нь бол дулаан тэсвэртэй, зарим нь хүүтэн тэсвэртэй, зарим нь дунцэг одоо ямар ч үед одоо үржих чадвартай ийм нянгууд байдаг штэ. Зарим нь бол бүр тасалгааны хэмт тэр ихтгэл дулааны босруулалт хийсэн ч гэсэн одоо хөтгөө ийм нянгууд байдаг. Зарим нь бүр хүүтэн хөлдөгчний температур ч үрж одоо хөтгөө ийм нянгууд байдаг. Энэ бол салмониал бол маш тэсвэртэй. Чинь одоо хасах 20 хэм бол би хөлдөгчний хэмт ч одоо хөтгөө ийм юм байгаа. За малын гартаа түүх хийдэг бэлтгэх анхан шатны босруулах явц одоо дамжлагыг буруу хийх юм бол эсвэл одоо хүнлэнгийн бохирдолтоос болж салмониал гэх юм одоо бохирдох эрсдэлтэй байдаг. За дараагийн юм дээр бол гидсийн бэлгийн саханцар байгаа. Гидсийн бэлгийн саханцар та бүхэн мэдж байгаа. Бохирдсон ус одоо сүм бүтээгдэхүүн нэг бол одоо бохирдох өндөр эрсдэлтэй байдаг. За гидсийн бэлгийн саханцар бол харин тесвэргүй ийм одоо жишээ нь дулааны босруулалт явуулахад бол амархан өгдөг байгаа. За тэгээ өвчний ерөнхий байдлаар нь бол нэлээ янз бүрийн байдлаар бол авч үздэг байгаа. За эхлээд бол одоо юу гэдгийг суулгалт өгөнтэй гэх мэт. Ер нь бол суулгалт өвчний гол их үүсвэр байдаг. За тийм учраас та бүхний нөгөө жишээ нь хөлс хоол үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа ажилтай ажилтнуудыг бол гидсийн бэлгийн заавал шилгэнд хангуулдаг байгаа. За гидсийн бэлгийн саханцар нь бол хөдөлгөөнтэй спор өсгөдгөө анхаар гүйтэн юм байгаа. Ерөнхийдөө бол цосон суулгалт өвчний гол үсгэгч байдаг. За ботулын юм байгаа. Ням бактерийг бол спор өсгөдөг, спор өсгөдгөө гэдэг хоёр байдаг. Энэ ботулизмын ням бол спор өсгөдөг уурга задлах чадвартай агаартан саханцар хэлбэрийн юм байгаа. Чин спор нь бол спор гэдэг маань өөрөө тодорхой хэмжээний дулааны босруулалтын явцад бол дулаан өхгүй тэгээд нэлээд олон одоо юу гэдгийг спор нь 100 градуст 3-6 цаг одоо тухайн дулааны босруулалт хийгээд байсан ч хөтгөө ийм байгаад байгаа. Тэгэд спор нь тодорхой хугацааны дараа одоо задарч хор токсин ялгаруулдаг. Маш хүчтэй токсин ялгаруулдаг, хор ялгаруулдаг ийм байгаа. Нянгийн хор ялгаруулдаг. Тэгэд ийм учраас бол үхэлт чүргэх аюултай ийм байдаг. Ботулизмыг анх бол хямнаас гаргаж авсан илрүүлсэн байдаг. Тийм учраас хямдлын өвчин гэж ярьдаг байгаа. За нөгөө бас нэг хамгийн өргөн тархсан юм бактери бол стафилококкийн алтлаг одоо стафилококк гэж ярьдаг. Эдээ төрөлсийн юм гэж байгаа. Жишээ нь спор өсгөдгөө хэд төрлийн хор ялгаруулдаг. Жишээ нь хүний амны залхуур хоолоо өвдсөн хүмүүнээс бол одоо энэ эдээ төрөлсийн юм. Жишээ нь гар хуруу шаргалдах одоо эдээ төрөлслөөс бол энэ нянг бол илрүүлдэг. За тийм учраас эдээ төрөлсөлтөд харах өвчтөө одоо хуруу гаруй шаргалсан хүмүүсийг бол хүнс хоол үйлдвэрлэлээр бол ажилуулдаггүй. Яг шат дамжлагтаар бол ажилуулдаггүй байгаа. За та бүхэн харж байгаа. Энэ бол одоо бас мэлийн дулаан одоо төсвөртэй юм байгаа. За бас нэг хүнс хоол үйлдвэрлэлээр бас нэлээд авч үзэх гол чухал юм бол хеликобактер юм байгаа. За хеликобактер нь бол ходоодны сасцад одоо амьдардаг, ходоодны шүүснээс одоо ялгарч байгаа тэр уреза ферментийг ялгаруулсан ходоодны өвчлөлийг саарнуулж одоо энэ хеликобактер амьдрах гол их үүсвэр болж өгдөг байна. За тэгэхээр энэ та бүхэн хеликобактерийн юм бол саханцар хэлбэрийн шилбүртэй энэ шилбэрийнхээ үзүүрээр ходоодны хан гэж бэлтгэгдэж амьдардаг ийм байгаа. За бас нэг ийм гол хүнсийн бүтээгдэхүүнд бол гол түгээмэл тохиолддог юм бол бруцеллезийн юм байгаа. Бруцеллезийн юм бол та бүхэн мэдж байгаа эзэн биед амьдардаг ийм юм байна. Энэ юм бол одоо хүнсийн бүтээгдэхүүнээр дамждаг ийм байгаа. Чин халдвар дамжих одоо бруцеллезийн юм бол халдвар дамжих гол их хүсэр нь бол хүний арьсны иш шарах шалбархаа за халдвар бүхий агаараар амьсгал ариутгаагүй сүү цагаан дээр гэлснээс болдог ийм байгаа. Бруцеллезийн юм бол хүний одоо зөөл идэг
гэмтээдэг, элхийг гэмтээдэг ийм бас аюултай юм байгаа. Та бүхэн ер нь гэрийн тэжээний явдсан. Ялангуяа одоо өхөр тий ийм аха хэмжлэнгээр бол процесс дамждаг байгаа. За тэгвэл бид нар нингийн бохирдлоос сэргийлэхийн тулд яах ёстой бэ? Нингийн үршлиг хэмжих ёстой юм. Хүнсний бүтээгдэхүүн өөрөө нин үржих таатай одоо гол их усүр гэж байгаа шүү. Тэгэхээр нөгөө нингууч өөрөө тэр хүнсээр хоолж байгаа хүнсний тэр бүтээгдэхүүн өөрөө тэр нингийн шимт хичээлд орчин болж өгдөг байгаа. Чин нөгөө талаас бас хүчил төрөгч байгаа. Ус чиг температурын зохистой хэмжээ гэрэл за мөн pH орчин хүчлэг шүлтлэг орчин ингээд эдгээр нөхцөл бүрдээд ирэх юм бол нэм бол одоо аюу амархан үржиж хүнсний бүтээгдэхүүнийг эргээд муутгадаг тий. Тэгээд цааш бол одоо тэр хүнсний бүтээгдэхүүнийг эзэн хүмүүс маань хордлого хоолны хордлого цусан сулгалт янз бүрийн одоо жишээ нь саяын нянгаар үсгэгдсэн өвчин үсгэх эрсдэлтэй байгаа. За тодорхой хэмжээнд бол хүнсний бүтээгдэхүүнд өөрт нь бол эдгээр нянгууд байх ёстой байдаг. Жишээ нь бол та бүхэн стандарт гэж байгаа ш. Хүнсний бүтээгдэхүүний стандарт дээр бол эзэн бүлгийн саханцар тийм юмуд тодорхой хэмжээнд байх ёстой гэдэг ингээд юмуд нь байж байгаа штэ. Жишээ нь бол 1 грамм хүнс хямд бол 1000 хүртэлх ч юм уу 100 хүртэлх одоо эзэн бүлгийн саханцар байдаг ч юм уу ийм байх ёстой. Тэ ингээд тоолоод ингээд лабораториор юм бол эндээс хэтэрхэд энэ стандарт хэмжээнээс хэтрээд ирэх юм бол тухайн хүнсний бүтээгдэхүүн нингийн бохирдлоор одоо бохирдож байна л гэж ойлгож байна. За тэгвэл саяын эдгээр энэ таатай орчин бүрдээд ирэх юм бол нин цагийн дотор тэр бом болж үржих юм биш. Тэгэхээр зохистой хүнсний бүтээгдэхүүнийг зохистой температурт хадгалаа гэдэг чинь ийм учиртай байдаг байх нэ. Тэгэд за тэгвэл нингийн үржлийг хянахын тулд одоо бид нар яах ёстой юм бэ? Та бүхэн ч гэсэн одоо хүнс үйлдвэрлэгчдээ бол хүнсний бүтээгдэхүүнийг зохистой зөв хадгалаа, зөв тээвэрлээ гэд яриад идэг чинь ийм учиртай байх нэ. Нөгөө температур тодорхой зарим нянгууд бол дулаан одоо тесвэртэй дулаан төрчдөг гэдэг нь шүү дээ. Тэгвэл тэр нингийн одоо хамгийн тааламжтай үржих таатай нөхцөл бол 5-аас 60 градусын температур байгаа. Энийг бол аюултай бүс гэж үздэг хүнсний бүтээгдэхүүн. За аюултай бүсээс дээш өндөр температур зарим ням устдгүй нямгууд байгаа. Та бүхэн түрүүний тэр зарим нямгуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа шүү. Зарим ням бол хөвгтөн тесвэртэй нямгууд байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ 5-аас 60 градусд бол энэ аюултай бүс байх нэ. Энэ ням үржих таатай нөхцөл бүрдэх нэ. Тэгэхээр энэ нингийн үржлийг хэмжихийн тулд температур хугацааны хамгааллыг жишээ дасгалгааны юм 8 цаг тавиад одоо бүтээгдэхүүн дасгалгааны температур гэдэг нь өөрөө эрсдэлтэй одоо хэм байгаа шүү дээ тийм ээ 20 эдэн хэм гэдэг бол нэм үржих таатай. За тэгвэл тэнд тавьсан одоо жишээ нь юу гэдэг чинь сүүл алга унхан гашилдаг шүү дээ тийм. Гэх мэт гашлаа гэдэг маань өөрөө эн чинь бол бохирдлоо нингийн бохирдлоор бохирдсан байна. Нэм тэнд үржсэн байна л гэсэн үг. За тэгвэл одоо жишээ нь нингийн бохирдол ямар нэгэн бохирдол байж тэнд үрж нян үржин энэс бол хоолны хордлого гарч ийна л гэсэн байх юм тийм ээ. Цэвэрхэн байх юм бол нян үржихгүй байна л гэсэн байж болно. За тэгвэл бас нэг биологийн гол одоо бас нэг бохирдуулагч бол мөөгөнцөр байгаа. Мөөгөнцөр бид нар бас хамгийн сайн мэддгээр бол цагаан эдэний хөгцөх гэж ярьдаг шүү дээ. Цагаан эдээ аюу амархан хөгцөрдөг. Жишээ нь гурал булан бүтээгдэхүүн сүү цагаан эдээ бол аюу амархан хөгцөрдөг. Тэгвэл энэ бол одоо 3-4 төрлийн хөгц мөөгөнцөр байгаа. Фузаритоксин, аплатоксин, пенцилотоксин. За аплатоксин гэхэд бол дотроо аюу олон төрөл зүйлтэй байдаг. За та бүхэн мэдж байгаа дээхэн үед бол хөгцтэй сүү цагаан эдээ хөгцтэй арууд тэгэхээр бензин гэж ярьдаг. Энэ бол маш буруу. Хөгц гэдэг маань хүний элхийг одоо гэмтээдэг, элхний хавдар өсгөдөг ийм эрсдэлтэй байдаг. Тийм учраас одоо гурал бүтээгдэхүүн сүү цагаан бүтээгдэхүүнийг
одоо зоох ёстой, хэмд нь хадгалах ёстой. Хөгс мөгөнцөр ямар үед үрчдэг вэ? Бас л саяых шиг нингийн таатай орчин үрчих юм бол одоо нөхцөл бүрдэх шиг хөгс мөгөнцөр бас л адилхан тэр тасалгааны хэм температур, чиглэг, дулаан хугацааны хамгаалалаас болж бол хөгс мөгөнцөр хүнсний бүтээгдэхүүнд үрчнэ л гэсэн. За бас нэг юм бол вирус байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийг бас бохирдуулдаг нэг гол юм бол вирус байгаа. Энэ вирус бол нэм бактери шиг хүнсний зүйлд үрчдэггүй. Амтан одоо юу гэдгийг хүний биед одоо үрчдэг ийм байгаа. Жишээ нь амьд бит болох мал амтан хүний бие уурга нийлүүлэгч хэсэг гэмтээдэг, бусад хэсэгт хадгалах замаар үүсдэг. За ямар нэгэн хүрээлэн буй орчин агаар, хөрс ус мөн зэрлэг тижээр амьтад тэдгээрийн галтай хүнсний бүтээгдэхүүн мөн одоо вирус тэгч хүм маань өөрөө одоо хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулдаг. Хамгийн гол нь вирус маань бол одоо хүний дархлааны эсийг дарамгуулдаг, эсийн ДНК, РНК одоо гэмтээдэг ийм одоо амар аюултай одоо юу гэдгийг аюултай ийм байх нэ. Жишээ нь одоо ямар вирус гэдгийг тэгэхээр одоо бидний мэддэг бол гепатит А, Д, В, С, элегний гепатит нөгөө вирусууд байна. Мөн херпесийн вирусууд байна. Дохын вирусууд байна. Нөгөө талаараас өшгөлхийн вирусууд байна. Галцуугийн вирусууд, цэцэг хүчний вирусууд. Вирус маань өөрөө нэм бол одоо та бүхэн биологийн хичээл дээр бас үзчихсэн байхаа. Нэм бол эсэс бүтдэг тий. Эс дотор бол цитоплазм, митохондри, синсивн гэх мэтлээ. Нэм бол яг нэг эсэс бүтдэг. Вирус бол нингийг бодвол одоо нингийн бүтцийг бодвол арай өөр одоо жишээ нь энэ бол гепатит Б вирусын бүтц. Яг бас нөгөө коронавирус шиг юм титэм шиг юм юу таах нь энэ херпес хомхон вирус. Энэ бол нөгөө хамгийн гол нь уургийн гинжин хэлхээ хүн бол хүний эс бол уургийн ас бүтдэг уургийн энэ мэдээллийг бол гэмтээдэг ийм аюултай байдаг бахнэ. За тэгэд вирусын ийм олон төрөл зүйл байдаг бахнэ. Жишээ нь гепатит А вирус, коронавирус, аденовирус, норвалк вирус, сапоровирус гэдэг вирус бол голчлон одоо юу гэдэг мал амтан, тижээр амтан, мал амтнаас бол зэрлэг амтнаас бол халддаг байх нь. Эсвэл одоо юу гэдгийг халдвар тэгч хүнээс халддаг. Хүнсний бүтээгдэхүүнээс тэр болгон халддаггүй. Тэгэхээр нөгөө малын гаралтай мал амтныг түүхийг хэрэглэх юм бол одоо хүнсний бүтээгдэхүүн түүхийг хэрэглэх одоо жишээ нь бол коронавирус бол одоо юу гэдгийг зэрлэг амтнаас халдсан шиг амтнаас халддаг байх нэ. За тэгээд бас нэг микробиологийн гол бохирдуулагчийн бас нэг юм бол шивгч байгаа. Хүнсний бүтээгдэхүүн ялангуяа махан бүтээгдэхүүн сүүсүү малын гаралтай мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг дутуу боловсруулах юм бол одоо шивгч хүний биед одоо шивгчлэн амьдрах ийм гол нөхцөл бүрддэг байгаа. Жишээ нь ийм олон төрлийн одоо шивгч байдаг байх нэ. Жишээ нь гахаан, тэрхний яваа гэх мэтлээ Giardia гэдэг ингээд аюулгүй олон төрлийн ийм шивгчнэр байх нэ. Шивгч буюу паразит одоо эзэн биетл энэ бол амтан, зэрлэг амтан, тижээр амтан хүний биед бол шивгчлэн амьдардаг. Хүнсний бүтээгдэхүүнийг малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг дутуу боловсруулах жишээ нь одоо юу гэдгийг одоо өхрийн махыг те дутуу боловсруулж хандах юм бол угаасаа тэнд байгаа шивгчээр бохирдсан малын махыг бол дутуу боловсруулах юм бол одоо хүний биед шивгч бол үний хоо боловсруулах хэрэгтэн тогтолцоо гэдсний энэ одоо флорт очиж ингээд ийм аюултай байдаг бахнэ. Чин гидсний хэлгсэн хорхоо өхөр хоньны тууцсан гахаан тууцсан орхон гахаан тэрхэн битгэний шивгч байна. За хамгийн гол нь бол авгалдаа хүний эртэн олон тооны өндгөө гаргаад энэ өндгөө нь бол хагарч шивгч орхоо үржих ийм нөхцөл бүрддэг бахнэ. За тэгвэл бас нэг юм бол пиццгийн бохирдуулалт хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын гол бас нэг юм бол пиццгийн бохирдуулагч байгаа. Та бүхэн мэдж байгаа юу гэдгийг
Хүс хоол үйлдвэрлэлийн явцад бол санаатай болон санамсаргүй байдлаар хүнсний бүтээгдэхүүн ямар нэгэн шавж, мэрэгч гэдэг юм уу, жам, булган эсвэл одоо юу гэдгийг төмөр чулуу, тоног төхөөрөмжийн эвдрэлт гэмтлээс болоод хүнсний бүтээгдэхүүн одоо орохыг бол үгүйсэхгүй. Тийм учраас хяналтыг одоо маш сайн тавив. Тэгээд үйлдвэрлэлийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн эвдрэлт гэмтлийг байн гүц гэж яриад идэх чинь юм учиртай хаад байгаа маа. За бас хүнсний бүтээгдэхүүний бохирдуулагч гол бол юу бол нэг хүчин зүйл бол химийн бохирдуулагч байгаа. Та бүхэн мэдж байгаа. Химийн одоо мэдээж 10 жилдээ та бүхэн 108-ын химийн уялах системийг одоо мэдж байгаа. Тэр уялах системд орсон ийм химийн бүх бодисууд байгаа. Энэ химийн бодисууд химиэс гаралтай химийн бохирдуулагч байгаа. Жишээ нь химийн бордоо одоо ургамал газар тариаланд хэрэглэж байгаа химийн янз бүрийн бордоонууд энэ дандаа химийн үйлдвэрээр гаргаж ирсэн. Пестицидүүд байна, тийм ээ? Пестицид, гербицид, ургамал газар тариаланд. За малын юм үйлдвэрлэл. Малын юм гэдэг бол химийн бодис. Одоо бидний мал амьтан хүний юмнууд бол дандаа химийн бодисууд байгаа. За тэгвэл хүнд металлууд байгаа. Жишээ нь хүнд металлууд тодорхой хэмжээнд хүнсний бүтээгдэхүүнд өөрт нь байж ах ёстой. Стандарт хэмжээнд хитрээд ирэх юм бол эдгээр жишээ нь хар тоглого байна, хүнслэл, мөнгөн ус, цианид бол одоо байх ёсгүй. Зарим элементүүд бол байх ёсгүй хүнсний бүтээгдэхүүн. Гэтэл хүнсний бүтээгдэхүүнд ямар нэгэн байдлаар ингээд бохирдуулаад ирэх юм бол тэрийг эцсэн хүн яах вэ? Хордлогонд орох ч үгүй юм уу? Гэх мэтлэнгээр бас юм байгаа. Жишээ нь ариутгал цэвэрлэгээний химийн бодис, хортон шавьчийн устгалын бодисууд байна. За нөгөө талаараа хүнсний нэмэлт бодисууд байгаа. Та нар мэдж байгаа. Кодтой хүнсний нэмэлт бодисууд. Хүнсний нэмэлт гэдэг маань өөрөө хүнсний бүтээгдэхүүний одоо хадгалах, уртасгах хугацааг нэмэгдүүлдэг. Нөгөө талаар амт өндөр оруулдаг, өнгө будагч бодис оруулдаг ийм бодисууд бол дандаа химийн гаргалаа бодисууд байгаа. За нөгөө талаараа зарим хүнсний бүтээгдэхүүнтэй зохицдоггүй. Жишээ нь одоо юу гэдгийг та бүхэн мэдж байгаа хамгийн энгийн жишээ бол одоо сүү мах хоёрыг нэг дор хэрэглэж болохгүй гэдэг яриад идэх чинь цаагаараа сүүнд байгаа тэр кальц маань махны мэдээж сүү бол кальцаар байлаг байгаа. Мах бол төмөрөөр байлаг байгаа. Тэгэхээр мэдээж идэж болно. Гэхдээ мах сүү хоёрыг нэг дор хэрэглээд хүний микрофлора ингээд задлаад ирэхээр кальц төмөрийн шивэгдлийг бууруулж яадаг юм байгаа. Тийм учраас нэг дор хэрэглэж болохгүй гэдэг. Чинь энэ бол нөгөө хүнсний бүтээгдэхүүн хоорондын химийн уралд эсвэл орох юм уу те. Тэгэд гиз дүүргэх одоо зарим бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэж болохгүй гэдэг маань хоорондын химийн урал явагдаад байна л гэсэн үг байх юм. За нөгөө талаараа машин тоног төхөөрөмжөөс одоо гарах жишээ нь хөргөлтийн одоо хөргөх төхөөрөмжийн одоо перон гэдэг дээрэд бол аяг хэрэглэдэг байсан. Жишээ нь перон бол одоо алдагдах юм бол хүнсний бүтээгдэхүүн бохирдуулдаг. Тэр битгээр одоо хүний эрүүл мэндэд ийм сөрөмжлөлтэй юм байдаг. Эдгээр нь бол химийн бохирдуулагч байгаа ба. За химийн бохирдуулагчийн гол болоод жишээ нь бол кадмий байгаа. Жишээ нь кадмий бол одоо хөрс, кадмиар бохирдсон хөрс, ус хүний эрүүл мэндэд одоо ийм сөргөлөөд. За тэр хөрсөнд ургуулсан одоо юу гэдгийг ургамал байх юм бол одоо хүний эрүүл мэндэд сөргөлөөд гэд ерөнхийдөө энэ байгаль орчин байгаа энэ эргээд одоо хөрсөөрөө дамжаад ургамал хүн жишээ нь амьтнараа эргээд дамжаад хүний эрүүл мэндэд сөргөл үзүүлж идэг гэдгийг бол энэ зэргээр харуулж байна. Тэгэхээр бол та бүхэн хүрээлэн орчноо хайрлах, хамгаалах гэдэг бол маш Европын холбоо дэлхийн улс орнууд бол энэ ногоон доктортой хөгжил гэдгийг бол дээд зэргээр бол одоо эрхэмлж идэг. Байгаль орчноо хайрлах, хамгаалах гэдэг бол эргээд хүний эрүүл мэндэд ямар сөргөлтэй бол маш сайн ойлгосон юм хүмүүсэд бол тийм учраас одоо сүүлийн жилүүдэд бол дэлхийн нийтийн чиг хандлага бол ерөөсөө ногоон хөгжил, доктортой ногоон хөгжил гэдэг нэг бол гол зорилгоо болгож ирсэн байгаа. гэдгийг бас тах энэ дэлгэд бас манайхан дэлхийн одоо манайхан бас манайхан одоо сайхан зөвлөө ногоон сайхан байгальтай л гэж яриад байдаг. Гэхдээ эргээд одоо энэ цөлжилт уур амьсгал энэ цөлжилт
гэдэг ч юм уу энэ өөрөө бас бохирдлын их үүсэл болоод байгаа гэдгийг бас та бүхэн мэдэх байхаа. За бас нэг энд ярхийн аргагүй одоо бас айгүй том чухал юм болоод энэ хүнсний нэмэлтийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Ягаад гэвэл дэлхийн улс орн бол альхаар хүнсний нэмэлтийг бол хэрэглэхгүй байхыг одоо гол зорилгоо болгож ирж байгаа. Хүнсний нэмэлт гэдэг маань одоо хүнсний түүхийд бүтээх хүнсний технологийн процесс одоо хэрэглэхгүй зориудаар заавал нэмж хэрэглэж байгаа. Одоо юу гэдэг технологийн процессыг хурцдах байдлаар эсвэл одоо нөөцлөгч байцаар хэрэглэх эсвэл одоо амт хөндрүүлэх амт одоо тэр гой сайхан амт оруулах эсвэл өнгө оруулах гэх мэтлэнгээр ийм жишээ нь одоо өтгөрүүлдэг ч юм уу те заримгийг одоо гоё ийм сэсгэр болгодог гэдэг ч юм уу тэр колоны тэр сайхан гоё амт үнэрийг бий болгоход бол энэ хүнсний нэмэлтүүд ерөнхийдөө манай нийтийн хоол үйлдвэрлэл хүнсний үйлдвэрлэлд бол бараг 200-аад нэр төрлийн хүнсний нэмэлтүүдийг бол хэрэгжилж байгаа. Дэлхийн нийтэд бол 2000 миллион гаруй ийм хүнсний нэмэлтийг хэрэгжилж байгаа. Тэгэхээр кодтой та бүхэн эндээс харж байгаа. Одоо ингээд кодтой хүнсний нэмэлтүүдэд заагаад өгсөн байгаа биз дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ код хүнсний нэмэлт тодорхой хэмжээнд одоо буруу хэрэглэх юм бол хүний эрүүл мэндэд одоо сөрөг нөлөөтэй маш сөрөг нөлөөтэй. Жишээ нь 1900 одоо хүнсний нэмэлтийн гол нэг жишээ бол одоо 1970-аад оны үед Америк нэгдсэн улсад одоо хятад хоолнд орсон хүмүүс аюух хоолны хашил ингээл үгээд ам хамран дараагаал эсвэл нүур ам нь халуун оргиол ингээл шатаал ингээд иддэг байсан юм. Америкийн нэгдсэн улсад эрдэмтэн судлаачид нь эмчнэр бол судлаад үзэхэд тэр нөгөө үүсүү гэдэг байгаа та бүхэн мэдж байгаа мосодом глютамат гэдэг одоо хэрэглээний сасагдсан энэ үүсвэг аюу хоолнд аюух амт оруулах зэрэг хэрэгжилж ирснээс болоод одоо хашил өгөөд ирсэн бэ. Тэгэхээр энэ хүний эрүүл мэнд аюу сөргөлөөтэй гэдэг үднээсээ бол дэлхийн нийтээр бол 80-аад оноос бол хоригдсан байгаа. Жишээ нь одоо 1970-аад оны үед бол аюу тийм хурц өнгөтэй иштэй чихрнүүдийг ингээд хэрэглэсэн хүмүүс бол аюух тийм хөдөлгөөнтэй хит одоо хиперактивити гэдэг аюух одоо өргөний өчиг тийм хүмүүс бий болоод байсан. Эрдэмтэн судлаачид үзээд ерөнхийдөө энэ аюу хурц өнгөтэй энэ хүнсний нэмэлтийн будагч бодисууд маань хүүхдэд одоо аюух сөргөлөөтэй байдгийг бол чинь одоо кодтой E105 100 гэдэг ингээд та бүхэн эдгээр бол хэрэглээний сасагдсан байгаа. Жишээ нь одоо юу гэдгийг одоо энэ амт одоо юу юм штэ чипсэнд одоо хэрэгжилж байгаа янз бүрийн амтлагч бодисууд эдгээр бол цөмөр кодтой. Тэгэхээр болохоор аль болохоор чипсийг одоо хүүхдэд хэрэглүүлэхгүй байх. Тэр тэгвэл кодтой аль болохоор олон улсад зөвшөөрөгдсөн тийм кодтой бодисуудыг бол заавал хэрэглэхийг та бүхэн одоо хүнсний үйлдвэрлэлтэй одоо ийм шаардлага тавих хэрэгтэй. Өөрөө ч гэсэн одоо юу гэдэг нь хүүхдэд тийм код одоо хүнсний бүтээгдэхүүн их одоо олон кодтой хүнсний бүтээгдэхүүн байх юм бол ер нь хорол гэж үзэх хэрэгтэй. Энэ талаар бол та нар өөрснөө мэдлэгтэй байх хэрэгтэй. За хими эдгээр нь бол хими бодис. Хими бодис одоо юу гэдгийг яагаад хортой байгаад байгаа юм бэ гэхээр хими бодис бол одоо юу гэдгийг одоо эсийн төвшөнд айгүй амархан эсийг гэмтээдэг. Та бүхэн энэ зургаас харж болно. Эсийг айгүй амархан гэмтээдэг. За химийн бодисын хамгийн энгийн жишээ бол та бүхэн мэдж байгаа давс байгаа хоолны давс. Хоолны давс натрих хлороос бүрддэг. За бас нэг юм жишээ бол юу байгаа? Арх этил спирт C2H5OH. Тэгээ энэ маань өөрөө арх бас химийн бодис. Яг нөгөө талаараа бол тий. Тэгээ та бүхэн архийг хэтрүүлээл одоо 50 грамаас хэтрүүлээд 100 грамм 200 грамм ингээ уухад ингээ хүний толгой тарих дайвалзал чинь давс ингээд аюух давстай хоол идэхээр юу гэдгийг одоо юу ам хамаар даргалзаад ингээд одоо ам хол гашуу оргиол гэл ам цангаад идэг маань өөрөө тэр хордлогонд ороод байна гэсэн үг байхгүй. Хими бодис хордлогонд чинь арх ингээд ихээр хэрэглээд асууад бол тарих мэдрэл систем нөлөөлөд тарих толгой дайвалзаад хөл гарна дайвалзаад байна гэдэг маань өөрөө тэр хими бодисын хордлогонд орж ийн ахах хордлогонд хурц хордлогонд орж ийн гэсэн үг байхгүй. Тэгээд ямар нэг өвчин үүсгэж байна. Одоо зүрх судасны өвчнийг үүсгэж байна.
хоол босруулах эрдэнэ тогтолцооны хүч үүсгэж байна л гэсэн. За тийм учраас хими бэцсэн эсийн төвшөндөө одоо аюулгүй амархан эсийг гэмтээдэг. Тэгээд юу гэдгийг зөөлн цуллаг гэд зүрх бөөр одоо илгийг гэмтээдэг ийм аюултай байгаа. За тэгээд эдгээр одоо бид нар сая ярьлаа штэ. Биологийн бохирдуулагч, химийн бохирдуулагч, физикийн бохирдуулагч. За физикийн бохирдуулагч гэхэлэр одоо хүний нүдэнд харагддаг. Биологийн бохирдуулагч гэхэлэр хүний нүдэнд харагддаггүй одоо микроскопийн харж болдог. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүнийг муутгадаг. Тэгээд тэн дээр юу яадаг гэхлээр та бүхэн мэдж байгаа. Нэм бактери, вирус, шимэгч, паразит гэдэг ингээд юм байгаа. За химийн бохирдуулагч гэхэлэр нөгөө химийн уйлах систем, Менделеевийн 108 уйлах системээс гаралтай эдгээр хүнсний бүтээгдэхүүн зөвшөөрөлт хэмжээнээс хэтрээд эсвэл одоо хүнсний бүтээгдэхүүнд нь байх ёсгүй юмнуудыг ингээд одоо ямар нэгэн байдлаар ингээд бохирдох юм бол одоо хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулаад эргээд энийг эзэн хүн маань яг одоо аюул эрсдэл үүсгэнэ гэсэн. За нөгөө талаараа хүнсний харшилт гэдэг байгаа. Сүүлийн үед бол одоо Европын холбооны Монгол улс ч гэсэн ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн эзнээс болоод шийд юм уу сүү уснаас болоод одоо харшлагддаг. Сүү задлж чаддгүй фермент тэр тухайн хүн байдаг ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг өндөг эзнээс болоод харшлагддаг ч гэдэг юм уу. Самар идэхээр одоо янз бүрийн харшлагууд идэг, нүур хавдаад гэдэг тэрийг шингэж чадахгүй. Шанцаа байна, глютен агуулсан будаа байна. Одоо далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн шүү дээ. Энэ шорш байна, сам хорхоо байна. Тэгээд одоо хавч байна. За өндөг байна, загас байна, сүү байна, самар байна. Төрөл бүрийн самрууд байгаа. Гүнждийн өөр, газрын самар, мөн шоршнууд байна. Тэгээд цитрусийн төрлийн жимснүүд. Эднэрийг ингээд аваад үзэхэд дандаа нөгөө өвгөн уурхайн агуулмж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн байгаад байгаа. Та бүхэн харж байгаа. Жишээ нь шорш бол уург өндөртэй бүтээгдэхүүн байна. Жишээ нь глютен гэдэг маань глютений хэмжээг одоо нэмэгдүүлсэн байдлаар тариалсан ийм одоо ургамал байгаа. Тэргээр одоо глютений будаа байгаа. Тэрийг нөө одоо юу гэдгийг тэрнэд тэргээр хийсэн гурал будаач гэдэг юм уу. Тэр нь бол одоо сүүлийн үед хүмүүс гурал идэхээр харшлагууд байж гэдэг юм. Энэ маань бол глютений агуулмж өндөртэй байна гэсэн үг л дээ. Гэх мэтлэнгээр энэ харшил удаг гэдэг маань яагаад үүсээд идэг юм бэ? Жишээ нь бол Америк нэгдсэн улсад жилдээ 32 сая хүн бол одоо харшил ямар нэгэн хүнснээс бол харшилдаг гэсэн ийм тав баримт байдаг. Жишээ нь насан турсан хүний 10 хүний нэг нь бол харшилтай. 13 хүүхдийн нэг нь харшилтай гэдэг Америк нэгдсэн улсад. За тэгвэл харшил яагаад үүсээд байгаа юм бэ гэхээр нөгөө эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээр одоо хит мэдрэмтгийн хүмүүсийн хариу үйлдэл гэж байгаа. Эсвэл одоо хүнсний дарах, хүний өөрийнх нь дархлааны тогтолцоотой холбоотой. Эсвэл удамшилтай холбоотой байдаг ч юм уу те. За жишээ нь сүүн даршилтай хүмүүсийн ходоод нарийн гидсэн дэх лактаза энзимийг одоо задалдаг тэр лактоз фермент бол байхгүй байна. Холбоотой ер нь бол одоо тэр фермент гэдэг маань одоо тодорхой тэр түлхүүр яг хэрэгцээтэй газар очиж суух хэрэгтэй байтал тэр фермент нь өөр байхгүй болвол одоо тэр хүнсний бүтээгдэхүүнээс нийлэгжүүлж байгаа янз бүрийн юг бол нийлэгжүүлж чадахгүй байх юм байна. Янз бүрийн фермент дутагдaltaй байх юм бол. За тэгээд эдгээр хүнсний бүтээгдэхүүн энэ одоо бид нар сая дээр ярьсан биологийн, физикийн, химийн эдгээр бохирдуулагч маань хүнсний бүтээгдэхүүн зөвшөөрөх хэмжээнээс хэтрээд ирэхээр аюул үүсгэх нь. Даастай хоол байнга хэрэглэдэг хүн бол 10 жилийн дараа ямар нэгэн өвчин үүсгэх магадaltaй. Харин ямар хор хүнээс учруулах вэ гэдэг нь бол одоо тэр эрсдэл бий болгож байгаа. Тэгэхээр энэ эрсдлийг тооцдог байх. Жишээ нь одоо юу гэдэг аюух одоо пестицид агуулсан малын хэрэгэлсэн малын эмтэй аюух мах хэрэглээд байх юм бол хэдэн жилийн дараа монголчууд одоо юу гэдэг ямар эрсдэл бий болохыг тооцдог ийм их бол эрсдлийн үнэлгээ гэж байгаа. За тэгэд хөдөө орон нутг дээр бол айн
орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл асуудал хариуцсан мөрөгчлөлтнүүд одоо миний ярьсан хичээлтэй уялдуулаад юу хийх вэ гэхээр мэргэжлийн хяналтын газар стандарт хэмжлэлцэн хэлтэс гэж байгаа аймаг орон нутгад эдгээртэйгээ хамтраад одоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эхэлж байгаа ч юм уу хүнс хөдөө аж ахуй хоол үйлдвэрлэл одоо ямар ч суман дээр ямар нэгэн байдлаар хүнс хоол үйлдвэрлэлийн нэг жижиг цех юм уу байгаа. Энэ дээрээ яах юм? Жишээ нь одоо сүүлийн үед намрын нөгөө одоо үзэсгэлэн худалдаан дээр орон нутгаас аягүйх одоо хүнсний чиглэлээр одоо үйлдвэрлэл эхэлж байгаа аж ахуйн нэгжүүд аягүйх оролцох сонирхолтой болсон. Энэ дээрээс бид нэр хараад юу гэсэн дүгнэлт хийсэн бэ гэхлээр одоо аймаг орон нутгийн жижиг дунд эрхлэгч нар маань бүтээгдэхүүнийхээ хүнсний бүтээгдэхүүн нэмэлт төрлийг нэмэгдүүлэх аягүйх хүсэл сонирхолтой болсон байна. Сав баглаа бодол нэг талаараа аягүй сайжирсан байна. Гэсэн хэдий ч тохирлын баталгаажуулалт хийсэн. Тохирлын баталгаажуулалт хийднэ гэдэг маань тухайн стандарт одоо байгаа ч хүнсний бүтээгдэхүүний стандарт байгаа. Тэр стандарт нийцсэн одоо түрүүний бид нэр яриад ирсэн тэр стандартад нийцж байгаа хүнсний бүтээгдэхүүн байна уугүй юу гэдгийг одоо тохирлын гэрчлэгээр баталгаажуулдаг байгаа. Тийм тохирлын гэрчлэгээ авч баталгаажуулалт хийсэн бүтээгдэхүүнтэй одоо аймаг орон нутгийн аюул цөөхөн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр манай мэргэжилтнүүд юу хийх ёстой вэ гэхээр стандарт хэмжүүлсэн байгууллагатайгаа хамтраад энэ бүтээгдэхүүнийхээ тохирлын баталгаажуулалт сертификат одоо бүтээгдэхүүнээ хамруулах сертификатыг бий авах ийм гол одоо дээр сургуулийн хүүхдээ хоол үйлдвэрлэлийн хуулиар бол одоо орон нутгийн хүнсний бүтээгдэхүүнийг төлхөө хэрэглэх гэдэг байгаа шүү. Тэгэхээр орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэн гэхдээ хамгийн гол нь тохирлын баталгаажуулалт хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх гэдэг чинь одоо хамгийн гол учир байх нэ. Тэгэхээр яах вэ? Тохирын гэрчлэгээ авахд ямар шатаар дамжлагаар явах вэ гэдэг нь энэ хичээлийн хамгийн сүүлийн хичээл дээр байгаа учраас та бүхэн энийг ингээ хараад юу агараа стандарт хэмжилсэн газар мэргэжлийн хяналтайгаа хамтраад бүтээгдэхүүнээ орон нутгийнхаа хүнсний бүтээгдэхүүнийг тохирлын гэрчлэгэнд хамруулах энэ үйл ажиллагааг бол гардын хийгээсэ гэж бас хүсэх байна. Тэгэд асуух тодруулах зүйл байх юм бол наривчилсан жишээ нь энэ хасав тогтолцоо гэж яг юу гэрэд хэлээд байгаа юм бэ? Чанарын удирдлагын тогтолцоо эрүүл мэндийн зохистой дадлал гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг хичээлээр нарийн одоо бүр авиг гэвэл манай хүсэж аж ахуйн хөнгөлөлтөөр ямар хандж болно. За би өөрөө болохоор яг энэ хүнсний чанарын үйлдвэрлэлийн магистр байгаа. Яг энэгээр энэ олон улсын чанарын удирдлагын тогтолцоо хасаапийнхаа юугаар бол бүтэн 6-7 жил бол ингээ хичээл зааж байгаа. Тэгээд ялангуяа хүнс хоол үйлдвэрлэл дээр энэ хасаапыг яаж нэвтрүүлэх юм, төлөвөөгөө яаж боловсруулах юм гэдэг юм дээр бол нэлээд та бүхэнд бас нарийн хичээлүүд бол зааж өгөх бэлэн байна. За анхаар талсан та бүхэнд баярлалаа. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар хүнсний аюулгүй байдал цахим сургалт